байна. Энэ жил одоо 3000 шихан малтай болж байна. Одоо өвгөрөө одоо ямар ч байсан өрхөө аваад явах юм аа гэж ойлгож байна да. Ийчтэй энэ нутгийн онгоо хөөхөд миний ээж аваа хоёр бол энэ нутагт маш олон жил мал малдаж байсан. Дадлага туршлагатай малчин юм улсууд эдээ одоо 80 гарсан настай хоёр хөвшин байна. Ингээд энэ хоёр хөвшнийхэн энэ хөдөлмөрийг олон жил яваад ингээд сүүлийн хэдэн жил мал малдаж энэ орон нутгтаа мал одоо өсгөж төлөө ойжуулж нэгэн одоо хариуцлагатай ажиллаж байна да. За би одоо энэ нутагт өсч төрсөн хүн байгаа. Олон жилийн одоо сургууль эрдмийн мөрөг хөөж энд одоо олон газар явж үзлээ. Тэгэд одоо өөрийн өсч төрсөн нутаг шиг одоо сайхан юм одоо үнэхээр алга. Тэгээ энэ дээр ч одоо нутгийн хаах дүүнэртэй уулзаж байгаадаа их баяртай байна. Эрдэнчүүд өвөг дээдсээсэн буддын шашныг бишрэн шүтэн сүм хийд сувраг дуган босгож сүсгэлэн хүндэлж ирсэн уламжлалтай олон түмэн. 1990-ийн дунд шашин шүтлийг сэргэн хөгжиж эхэлснээр сумын төвд шинэ сангийн далай хийд байгуулсан. Тус суманд шарын шашнаас гадна бөөгийн шашин хөгжиж байсан баримт. 19-р зууны дунд үед Засагдхан аймгийн Ёстовесийн хошууны дархан боо цэнд зайран гэж байжээ. Өнөөдөр шашин шүтлийг илт сэргэж сүм хийд сувраг сүсэгтэн улын дэмжлэгтэйгээр барьж байгуулагдсаар байна. Энэ нутаг сан гаргах түнд сүсэглэх сэтгэлтэй нягт уйлдж байдгаараа онцлог юм. Сумын төв маань хүний хөлгөдлөгөөн дарагдаж айлчин гийчин хэм бүхнийг тав тайлчлуулж идээ цагаа тансаг зогоорон дайлан цайлан. Эрдэнэ сумын малчид хөдөлмөрчид шинжлэх ухааны техникийн сүүлийн үеийн ололт болсон цагт гав техник, радио, телевизээр хөрвөгч болон ахын хэрэглээний юм бүхнийг амьдрал ахуйдан хэрэглэж заншжээ. Манай сумынхан нүүх суух, хадлан тарядан гам бэлтгэх гээд жилийн 4 үлрэлд машин техникийн гаднаан сойж унаа тэргээр саатна гэж манай Эрдэнэ сум Японы автомат телефон холбоогоор агууттайгаар харилцах байна. Өнөөдөр Эрдэнэ сумынхан улс дотроо болон дэлхийн бусад оронтой холбогдох өргөн боломжтой болжээ. Орчин үеийн шаардлага хангагдсан харилцаа холбоо ажиллаж байна. 1999 оны 11 сарын 4-нд Япон улсын буцалтгад тусламжаар ДЭСА 165 маркийн 3 дизель станцыг ашиглалтанд орууллаа. Манай сумын засаг даргын тамгын газар сумынхан иргэдийн сайн сайхны төлөө, сум орнын хөгжүүлэхийн төлөө байнга гарч ирдэг юм. Улаан Эрдэнэ сум байгуулагдсны төгсд 80 жилийн өмнө тохиолдуулж Эрдэнэ нутгийн иргэд хөдөлмөрчид Эрдэнэ нутгаар ажил амьдралаа явуулж байсан хүмүүст бусад газарт амьдарч байгаа нийт иргэд хөдөлмөрчдөө Эрдэнэ нутгийн нийт хөдөлмөрчдийн өмнөөс сумын засаг даргын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баярын мэндчилгээд зөвшөөрж эрүүлэн газ жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ирээё. 1950-аад оны сүүлчээс эхэлж өөрийн өссөн нутаг Эрдэнэ сумдаа малын багамж хийж 5-6 жил явж байхдаа манай нутгийн минь өвгөн буулууд дуучдынхаа дуулж ирсэн сайхан дуунуудаас нэлээд олон дууг өвлөн цуглуулж энэ маань миний номын санд минь 50 жил явж ирлээ. Ингээд би одоо
Сумын минь 80 жилийн энэ жил тохиож байгаатай тохиолдуулан энэ жижигхэн номыг үгтэй, нооттай, хэмжээний зургуудтай хийж зориулан гаргаад улмаар уртын дууныхаа холбоондоо бэлэг болгон гардуулах хүсэлтэй байгаа юм аа. За уянгасан сайхан уртын дуу минь үүд мөнгө ихсгэлэн явах болтугай. За баярлаа. Та минь уртын дуу шиг уртсараа. Эрдэнэ нутагт төрж өссөн олон арван авьяастан байдгийн дундаас Монгол улсын ардын авьяастан Намбар Нанзад уртын дуучин Бүлтүүш нарыг гонцлон хэлэхэд таатай байна. Бүлтүүш сумынхаа 80 жилийн ойгуулж 100 гарыг түгээмэл болон нутгийн ардын дууг уртын дуучдын холбоонд ноотлон өгч эмхтэж өглөө. Энэ бол нутаг улсын олон нийтэд сурталчлах ардын урлагийг хөгжүүлэхэд оруулж байгаа үнэтэй хувь нэмэр төдийгүй хэмжээлшгүй их буянтай ажил юм. Монголын гавьяа жүжигчин Дашбалбар, соёлын тэргүүний ажилтан оюун чимийг туяа, дуучин Баяр сайхан Марууш нарын зэрэг олон авьяастан сум аймагтан төдийгүй улс даяар нэрэн цуурьяадсан хүмүүс олон бий. Гавьяа жүжигчин Дашбалбараар гэхэд зөвхөн эрдэнчүүд биш, ой олтайхан бахархдаг юм. Ардын дууг маш нарийн уран торгон мэдрэмж, дон жаялгуугаар дуулдаг ийм дуучин хосгүй ховорхон байдаг. Нөхөр гэж өгж байгаа. Дутууга нөх дараа нь өрөнд орноо л гэсэн үгтэй. Спортын мастер Монгол улсын алдар туяач Баатрин Шамгай, спортын мастер Дамбажовын Үлзий сайхан, Шамгайн ерөөлт зэрэг тамирчдад нь хөөхд ахуй цагтаан дааг сургаж, хангал адуутай ноцолдож өссөн тэднийг эмнэлэг сургалтын спортод амжилт гаргах үндэс болсон байна. Шамгай олон жил хурдан морь шинжид сойдог нутгийнхын уяачдын ухаанаас сайн суралцаж 1980 оны Москвагийн 22 дугаар Олимпиад улсын хорнон төлөөлөн оролцож явсан түүхтэй. Сумын олон уяачдыг араасаа залгуулж одоо цаашаага одоо улсын уяач хүртэл одоо энэ морийг одоо сайхан хурдлуулж ард түмнээ баярлуулж энэ сум орон нутгийнхаа хурдан хүлгээд өргөдүүлэх гэж одоо бодож явдаг миний ганц бодомж юм байна да. Өнөөгийн шинийг нь дэржинчүүд дор дороо нэг хийж байна. Тэдний нэг нь бидний энэ харж байгаа дэлгүүр. Мачид хөдөлмөрчдийн өдөр тутмын хэрэгцээг хангах гэж цагнааргүй хөдөлмөрлөдөг хүмүүстэй
Амиг бүрэл будаагаад хүний хэрэгэлдэг юм болгоныг зөөж тээвэрлэж нутаг нугийнхан дан хүргэж. Эд юм бүхэнд өөрөмсөл сэтгэл ярих хамтан нутгийн ахан дүүстэй чанартай хям дураа бүтээгдэхүүн хүргэх гэж зорино. Сумын төвд бас нэгэн дэлгүүр нээглээ. Удахгүй энэ дэлгүүр хүм болгоны очих дуртай олон хөлийн газар болно. Олдохгүй буюу гарын дорх материалаар хийж болох зүйлийг нутгийнхан өөрсдөө үйлдвэрлэдэг. Малаас гаралтай арьс ширэг, ноос ноолуурыг зарж борлуулахын борлуулж, үлдэснийг өөрсдөө эд материал болгон хэрэглэнэ. Олтайм тэр тусмаа эрдэн сумынхан мал аж ахуй голлон эрхэлнэ. Нутаг орны онцлог нь тэр юм. Тэд нутаг орныхон малын сүүшин, идэ, арьс шир, ноос ноолуурыг боловсруулах өвөрмөц зарга технологитой. Эрдэн сумынхны бэлтгэдэг цагаан гэдэг гой дамт чанартай аймагтан төлөвгүй өөр бусад газар орондож эрдний цагаан гэдэг магтан хэлээцдэг. Ааруу, өрөм, цагаан тус зэргийг гойд чанарлаг сайхан бэлтгэдэг. Дүүн дуулж тавхтай хөргөж байгаа юм шүү. Гарах багтаа гэрэлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг хэвлэлийн Цэг Эрдэнэ компани. Энэ компаниг Эрдэнэ сумын өвгөл Ганбаатар удирдан явуулдаг. Өнөөдөр энэ компани хийсэн ном сэтгүүл өнгөцөн чанар сайтаагаар хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна. Тиймээс Эрдэнэ сумынхан энэ л компаниар үйлчлүүлдэг. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг Арилжааны энэ томоохон банкыг анх Эрдэнэ сумын өвгөл Данзан Балжир агсан үүсгэн байгуулжээ. Одоо энэ банк улам өргөжж улсын их хурлын гишүүн болсон Данзан Балжирын хүү 50 охин анги туяанаар аавынхаа зорилго зүтгэлийг үргэлжлүүлж явна.
Эдний банк, Азтай хадгаламж